За шалом. Шалом, шалом, шалом. Бурхны амар амгалан таны дээр, таны үр хүүхдүүд дээр, таны ажил үйлс таны бүх сурлага, урлаг, спорт одоо юу л байдгийг бүх төрөл дээр чинь таны Бурхны шалом байх болтугай гэд хажууд тухны өрөөч бүгдээр. Та юу тарин түүнийг хурааж авнаа гэж. За бүгдээр үгийн цаг руу оръё. Тэгээд 2 дугаар Коринт 5:17. Бүгдээр хамтдаа уншъя. 2 дугаар Коринт 5:17 дээр. Тиймээс хэн нэгэн Христ дотор байвал тэр шинэ бүтээл мөн гэж харах тун хуучин өнгөрч шинэ болсон байна. За 3. Тиймээс хэн нэгэн Христ дотор байвал тэрээр шинэ бүтээл мөн харах тун хуучин өнгөрч шинэ болсон байна. Амен. Та цоо шинэ бүтээл шүү гэж хажуудах хүн дээлэр. Та Есүс Христ дотор цоо шинэ болсон гэдгээ хүлээн зөвшөөрч байна уу гэх тий. Америкийн нэгдсэн улсын нэг алдартай удирдагч, эмэгтэйчүүдийн удирдагч эмэгтэй хүн Барбара Джонсон гэдэг хүн байсан юм байна. Амьдарч байгаад 1989 онд нэг ном биччихсэн хүн байна. Тэгэд тэр хүн 2007 онд Тэнгэрийн улс руу дэвссэн ч гэсэн энэ хүн ямар ном бичсэн бэ гэхээр хамгийн их зовлон туулсан гэж боддог хүмүүст гэсэн гарчигтай ном бичсэн. Ийм нэртэй ном. Тэгэхээр бид нар өнөөдөр зовлон туулж байна. Бид нар өнөөдөр зохих хэмжээний л дарамт туулж байна. Сорилт ирж байна. Есүс Христэд итгэхээр үнэн дотор, хайр дотор, нэгүсэл дотор амьдрах гэхээр ад үзэгдэж байна, доромжлогдож байна. Танаа Есүс тэгээ яадгийн, тий наадах чинь Есүсийн балайл гэн энэ тэнд орохоор за Есүс ярихгүй шүү гэл тий. Ингээл одоо хаашаа ингээл жигдээд байгаа юм уу? Аль эсвэл одоо ингээд иймэрхүү маягаар явж байгаа. Тэгэхээр энэ эмэгтэй яасан бэ гэхээр өөрөө тархины хорт авдартай болцсон. Хавдартай. Тэгээ нөхөр нь автын осолд ороод нөгөө ухаан нь саажаад гифтэрт ороод тэгээд зүгээр ерөөсөө өөрийн гэсэн ухаан байхгүй ингээ асаргаанд байдаг. Яг амьд ургамал шиг ингээл услаад амаар нь хоол хийгээл жоохон гуурсаар хооллол тэгэл памперстай ингээл орон дээр байчдаг. За ингээд энэ өөрөө хавдартай болоод дээрээс нь нөхөр маань ингээд би яасан зовцсон амтан бэ гэж бодож итэл том хүн автын осолд согтууж болооч ирж мөргөд нас арцсан. За энэ зовлон дээр яагаатай байц гээл ингээд гомдлоод байжсэн чинь дундах хүүхэд нь их сургууль төгсөх жилээ гомо болцсон. Ижил хүүстэнтэй нийлээд алга болцсон. Гэртээ ирэхээ болцсон. Яасан давж тэгээ бардаггүй зовлон бэ гэж бодчихсон чи отгоо хүүхэд нь 18 наснда гэр орноосоо одоо тэр хүүхэд бол мэдээж гэрээсээ явъя гэж бодож байгаа. Яагаад гэвэл тэр хүүхэд тэр их зовлон дотор амьдрахыг хүсэхгүй байна. Вьетнамын дайнд ерөөсөө өөрийнхөө саналаар шууд сэрэг болоод яваад Вьетнамын дайнд очиод их орныхоо төлөө гэдэг юм уу те одоо ингээд үүргээ гүйцэтгээд амь өргөцсөн. Тэгээ энэ хүн бүр ингээд зөвхөнгөө барсан, үйлсэн. Би одоо яах вэ? Би энэ амьдралыг би яаж давж туулах вэ? Энэ зовлон дотор хажууд нэг юм өхлүүд хүн би өөрөө ийм биштэй байдаг гэд. Ингээд ямар байх вэ? Та нар тэр хүний оронд өөрийгөө бодоод үзвэл. Тэгээ бурхан минь би яагаараа ингэж азгүй юм бэ? Энэ хорвоо дээр би хүн болж төрчөд яагаад ингэж их азгүй яваад байгаа юм бэ гэд. Энэ аз эзийн тухай ярьж эхэлсэн. Тэгээ бурханы өмнө гашгирсан. Тэгээ бурхан түүний зовлон сонсоод нэг өдөр түүн дээр ирсэн. Тэн дээр ирэхдээ бурхан юу гэж хэлсэн бэ гэвэл чи ингэж амьдрч болохгүй Барбарэ. Амьдралаа надад даатгаа. Наа сүрэг бодлуудтай чи хүлэгдээд байна. Тийм учраас чи над бүх зүйлээ зүгээр надад өргөх гэх. Тэгэхээр тэр өдрөөс эхлэн Барбара яасан гэхээр эзнийг өөрийнхөө амьдралын эзэн болгон хүлээн авсан. Би таныг амьдралынхаа эзэн гэж хүлээж аваагүй юм байна. Улс орн маань Есүс Христэд итгэдэг, Есүсийг уншдаг, Есүсийн Библийг уншдаг, ингэдэг учраас би зүгээр сүмд яваал, залбираал ингээл нэг тийм бүтэн сайныг л итгэгч байсан юм байна гэдгээ ойлгоод тэгээ бурхны өмнө сөхрөөд уйлаад тэгээд нөгөө гомдолж яснаа гэмссэн. Би өстө ингэ
Түмэн зовлон эдэлж гин гэж гомдолсныхаа төлөө гэмшиж гин. Би өнөөдрөөс эхлээд талархъя. Миний хажууд ухаантай. Гэхдээ ярихгүй ч гэсэн намайг бас ингээ хөдөлгөөд намайг гимнастик хийлгээд байгаа нөхрийнхөө төлөө талархъя. Надад 3 байсан, 2 нь байхгүй болсон. Амьд байгаа 1 хүүгийнхээ төлөө талархъя гэд ингээд хүчээр талархаж хэлсэн. Тэгсэн та нар яасан гэж гайх юм шиг болсон. Нөгөө ухаангүй байсан нөхөр нь гинт ухаарсан. Цоо шин эрүүл болоосаад ирсэн. Би Христ дотор цоо шин бүтээл гэдээ хонхолсон. Тэгээ нөхөр нь босож ирээд юу хийсэн бэ гэхээр Вьетнамын дайнд хүүхдүүдэд алдсан эцэг эхтнэр очсон. Нөхөр нь. Тэгээд тэднэрт тусалж эхэлсэн. Тэгээд илгээлтийн байгууллага байгуулад хоёулаа хамтдаа ажилласан. Тэгэд нилээ хэдэн сарын дараа нөгөө ижил хүүстэн болцсон байсан залуу маань гимшээд гэртээ хүрчихсэн. Тэгээ гуруулаа нийлээд дахиад хүмүүст ингээд сайн мэдээ тунхаглаж эхэлсэн. Илгээлтийн энэ байгууллага нь сая хүмүүсийн амьдралд урам зориг өгсөн юм а гэж байгаа юм. Тэгэхээр бид нар өнөөдөр яг энэ түүхийг бодоод та амьдралдаа хамгийн их зовлон туулж байна гэж бодож байна уу? Тэгвэл энэ хүмүүст энэ гэрчлэлийг дамжуулаарай гэдэг энд номыг бичсэн энэ хүн хэлсэн байна. Тэгвэл амьдрал үргэлж сайхан байдаггүй. Бидний санснаар болохгүй амьдрал тий. Гэхдээ энэ хүн энэ номонд ингэж бичсэн. Амьдрал бол бидний санснаар болохгүй. Амьдралд зовлонгоос зайлсхийх аргагүй ч азгүйтэл бол сонголтын асуудал гэж байна. Та азгүй байна, би азгүй байна, би яаж зорцсон хүн болохоор ингэж амьдарч яана гэж бодоод байгаа бол тэрийг хай. Эзэнд өрг энэ бол сонголтын асуудал гэж хэлж байна. Бид азгүйтэл амьдралын өргөс халгаа дундаа сэлж гарч чадахгүй байх. Эсвэл баяр хөөр найдварыг сонгосноор Бурхны хайрыг мэдэрч амьдрах боломжтой. Танд 2 сонголт л байгаа. Хохирогчийн амьдралаар амьдрах уу, ялагчийн амьдралаар амьдрах уу? Бидний урд бүтээсээ өдрөөс ахуулаад урд урдын яг энэ 2 сонголтын тухай яриад байгаа. Та оюун бодол санаагаа Христийн бодолд олцлуулаад ялагчийн амьдралаар амьдр. Өнөөдрөөс эхлээд Христ дотор та цоо шин бүтээл байхгүй. Тийм учраас бид нар Библийн үгийг амаараа тунхаглана гэсэн үг. Амен. Дэлхийд амьдрахад бидэрт тоо домшгүй олон асуудал тулгарна. Тэдгээр асуудлуудын үндсийг хайх юм бол ерөөсө 2хан зүйлээс л шалтгаалдаг гинэ. Нэгдүгээрт нь Бурхантай харилцах сүнслэг асуудал. Бид нар Бурхантай холбогдож чадахгүй бол нүглээ мэдэхгүй шүү дээ. Ямар ч өвчин нүглээс заавал улбаатай. Тийм үү? Би энийг Есүсийн хаанчлал чуулган дээр ирээд ойлгосон. Ямар ч өвчин нүглээс заавал улбаатай байдаг. Бид нар нүглээ гимшихгүй бол нүгэл чинь явсаар байгаа. Тэгээд хүнийг сэтгэлийн дарамтанд оруулаад өвчин тусах. Хоёрдугаарх нь надаас өөрөөс болж байгаа гэж. Танаас өөрөөс ч юм болж байгаа. Надаас өөрөөс. Архинаас гарч чадахгүй гэл яасан заяагүй юм бэ та нар өстой. Яаж зорчхороо чи өстой ямар уг нь удам судран гайгүй л байх юм. Хүмүүс ярьдаг. Тэгээ энэ байж байгаа царайгаа хараа. Тэгэд гарах гэхээр гарч болохгүй юм чи. Энэ оюун санаа чи ерөөсөө ингээ хүлэгдсэн тий. Тэгээ Есүс тэр ирээд нэг зүйлийг ойлгож байгаа юм. Би өөрөө юм байна шүү дээ. Би өөрөө юм. Би өөрөө өөрийг хүмүүс үгүйсгээд яваад байдаг юм. Би тэрийг бодвол гайгүй. Тэр 2.75 ууж яхад би өдөрт ганц 33 уудаг гэл тий. Ингээ сохорцоо. Хүний оюухаас сохорчхороо хүнийг яг тэгж боддог. Түр орж ирэхээс өмнө happy тэр гоё юм ярьсан тий. Happy тэр сохорцоо хүний тухай. Тэг өнөөдөр happy дүү маань маргааш Европ руу явна. Тэгээд сайн мэдээгээр явж байгаа. Миний дүү ингээ сайн мэдээ. Чи бол сайн мэдээний туслахад хөхөд даруй байгаараа миний дүү. Даруй хүнийг бурхан өргөмжилж, бардам хүнийг устгана гэж хэлсэн. Тийм учраас миний дүү ингээ даруй байгаад үйлчлээд байгаа учраас пастор ахлагч нар чинь чиний тосолгоо, чиний тэр талантыг хараад ингээд Европ руу одоо ингээ сайн мэдээнд явуулах гэж байгаа шүү миний дүү. Ах нь их сохор байлаа штэ. Ах нь бол тэрийг харж чадаагүй. Би олон энд бас 17 жил Есүсийн хаанчлал чуулганд байхдаа би олон ингэж сохроод явж байгаа хүмүүсийг бас нилээдгүй хэдийг харсан.
уурлаад намайг Библийн сургуульд сурахгүй байна, намайг тэхгүй байна, намайг ерөөсөө сайн мэдээ тараа гэхээр ерөөсөө явуулахгүй юм энэ төр гэл тий. Тэгээ мэд ахын ч гэсэн тийм байсан. Нараас тэр Библийн сургуульд суу гэхээр суулгахгүй болохоор энэ ер нь өөр нь надаас өөрийгөө дээр гарчна гэж бодоод суулгахгүй байгаа шүү гэдэг. Ярихаас ч ичмээр байгаа ч тий. Тэгээд Библийн юм асуухаар дуурахгүй болохоор доошоо уруудж авах. Энэ ер нь Библийг уншаад ойлгодгүй байхаа гэл. Сохор хүн бүр ингэ төөрчдөг. Бүр ингэ өөрлөгөө хараад тий. Тэгвэл өөрлөгөө хар. Таны өнөөдөр асуудлын том жижиг хэлбэр агуулган руугаа хараад байт юм байна хүмүүс. За энэ бол маш чухал зүйл шүү. Том жижиг асуудлынхаа хэлбэр агуулга руу хараад байдаг. Тэгээд өөрлөгөө Бурхантай харилцах харилцаагаа сэргээдгүй. Бурхантай харилцах харилцаа сэргэж өөрийнхөө гимнүглийг олж харах хэрэгтэй байхгүй. Тэгэхгүй хэн нэгэнд гомдчоод ингэж идэхгүй. Яг үнэн байхгүй уг нь. Доржоо намайг хээ гэж хэлээгүй байсан бол би тэхгүй байхгүй. Доржоо яагаад намайг хээ гэж хэлж байгаагаа уйлаад идэг. Доржоогийн хээ ерөөсө хамаагүй байхгүй. Тэрийг хүлээж аваад байгаа, тэр эмзэглээд байгаа, тэр энэ зүрх чинь ямар байна гэдгийг чухал байхгүй. Агуулга хэлбэр нь ерөөсө хамаагүй. Цөмөн хамгийн чухлаа гэж хэлээд байгаа байхгүй. Тэгвэл хүний зүрхнээс амийн булаг ундардаг юм аа. Тийм учраас зүрхээ хамгаалаа гэдэг. Зүрхээ хамгаалахын тулд яах юм? Оруулахгүй гэхгүй шүү дээ. Эзэн гэх хэрэгтэй байхгүй. Эзэн та бүтээсэн зүрхээ хамгаалж өгөөч. Би өнөөдөр арх уумааргүй байна. Та өнөөдөр миний арх уухын хүслийг та захираад уухгүй хүмүүстэй тааралдуулаад уух хүмүүстэй битгий тааралдуулж өгөөч гэж гуухаар яг тэгдэг тааруулдаггүй тий. Тэгэхээр ингэж залбирах нь чухал. Эзэн та энэ асуудлын том жижиг хэлбэр агуулганд нь би итгэмээргүй байна. Харин миний тэр зүрхний гүнээс ундраад байгаа янз бүрийн хараалт өрөөл юу вэ? Тэр болгоныг та засч өгөөч. Тэгвэл энийг олон хүн үннийг хүлээж авахд хэцүү санагддаг. Өөрийгөө өөрчлөх юм бол өрөөл өөрчлөгдөнө гэж хэлэхээр сони юм. Эхнэр өөрчлөгдөж ижил миний амьдрал өөрчлөгдөн штэ гэж бодоод байгаа юм. Энэ дорж өөрчлөгдөж ижил миний амьдрал өөрчлөгдөн гэж бодоод байгаа. Тэг хүмүүс энийг хүлээж авч чаддгүй. Ярихаар эхлээд ерөөс их хол хөндөй санагдаад идэг. Яагаад гэвэл манайх чинь өөрсдөө аргалдаг шашинд итгэсэн хүмүүс байхгүй юу? 200 жил, 300 жил аргалдаг шашины арга барилаар явцсан. Буддизм, ийм ламазм чинь өөрөө яадгүй гэхээр аргалж өгнө гэж хэлдэг байхгүй юу? Аргалж өгнө. Тэгээ аргалж болдгийм байх гэж багаасаа бодцсон хүн чинь оюун санаа сохорчдөг байхгүй юу? Мэс чинэр бохирдчдөг тий. Тэгвэл ямар ч асуудалтай нөхцөл байдалтай амьдрсэн ч бид нар ганцаардаж зөхөрсөн бодит амьдралын талбар дээр Бурхан заавал таныг хайж хурж ирдэг Бурхан. Хүний амьдрал дээр Бурхан хурж ирдэг Бурхан. Би өнөөдөр 2-3 номлол ингээ бэлдэж байгаад тэгээ энийг сонгоод номлоо Яаковын түүхийг номлоё гэж шийдсэн, залбирч байгаа. Тэгээд яагаад шийдсэн бэ гэвэл миний пад дээр ингээд утаснаас пад руу маань хичээлд оруулах гэсэн чинь гацаад ерөөс орохгүй болохгүй байсан. Тэгээ за энэ номлолыг заавал хийх ёстой юм байна гэж би бодсон. Бид нар аливаа юм дээр очиод гацчихаараа за энийг хийчихье гэж боддог. Гэхдээ яг тэр гацж байгаа зүйл нь тэр болохгүй байгаа зүйл чинь таны амьдралын хувь тавиланд байдгийн шүү гэдгийг Библи хэлж өгдөг. Тэгээ би Баскаг дуудаад бэлгээ дүү маань орж ирээд тэгээд оролцсоор байгаад хичээлийг маань хуулж өгсөн. Тэгэхээр яг энэ зүйлийг тэгвэл бид нар дээ штэ. Хүний амьдрал дээр ядарч зовж зүдэрч явхад Бурхан хаана байгаа юм бэ? Та хаана байгаа юм бэ? Яг ийм уйлах үе байдаг. Дээшээ тэнгэр бол доошоо газар хатуу. Та хаана байгаа юм бэ? Намайг зовж явах. Гэхдээ Бурхан яг тэр зовлонтой үед чинь хажууд ч байждаг. Хагаар байна. Сарагийн зарч хагаараа чи одоо гэртээ буцаж оч гэж хэлж байгаа. Хагаар болов штэ. Баатруудын хажууд бол юу ч зүгээр цэг төдөн штэ. Зүгээр л Иерусалимын
Израилийн хаан Юдагаас аврагч Есүс төрөх анхны үг эцэг Авраам Сарагийн тушаалыг биелүүлж явхад Бурхан Хагарыг тэр Абимелехээр дамжуулан зарц усгүйгээр өгсөн. Гэхдээ тэр зарц усгүй бол юу ч биш байхгүй уг нь. Гэхдээ Авраамын хүүхдийг тэгээ Сарагийн дарамтанд ороод цухтаадаг. Цуглаанаасаа цухтааж байгаа. Цуглаанаасаа цухтаагаад нэг худгийн ёроолд очиод сууж яхад нь Бурхан очдөг, уйлдаг. Тэр эмэгтэй би Авраамтай унтаагүй шүү дээ. Сара ч нөөрэ унт гэж жоод намайг унтуулсан шүү дээ. Тэгчгээ дараа нь хүүхдтэй болохоор намайг дээрлэхэд өөрөө би ямар Авраама гэж айлгуутж байгаа суудсан биш. Яг үнэн бодит амьдрал нь тийм. Гэтэл тэр хүнийг Бурхан тоогод очдог. Очоод миний охоо босоо. Би чиний үр удмыг ерөөх гээд байна. Чи Сараг дуулууртай бай. Сарадаа очоод дуулууртай бай. Би Ишмаилийн үр удмыг өнөөдөр 480 сая болтол ерөөлнө шүү дээ. Ерөөсөөр л байна. Хийсэн амандаа хүрдэг Бурхан. Тийм ээ. Тэгвэл Адам модны ард нухчдаг гэм нүгэл хийгээд. Тий Адамаас ингэж асуудаг. Адамаа миний хүү хаана байна? Хаана байгааг нь мэдэхгүй дээ асуугаагүй. Би саяхан 2 хоногийн өмнө ямар их баярлсан гэж хаана байна гэдэг энэ асуултыг хараад би хүүхдээ ажилласаа тарж ирээд ингэдэг байсан. Миний хүү хаана байна? Миний хүү орон дээр л байгаа шүү дээ. Хаана байна гэхээр инээгээд идэх. Миний хүү өнөөдөр юу хийв, яасан гэхээр өсөө инехгүй. Яг ээж нь юу нь яаж орхиж явсан уу гэхээр инехгүй заа. Миний хүү хаана байна гэхээр гэд. Хаана байгааг нь мэдэхгүй асуугаад байхгүй шүү дээ. Гар дээрээ барьчихад миний хүү хаана байна гэдэг. Гар дэрчил байна шүү дээ гэд хэлчмээр тий хажуу. Хүн төрлөختний анхны асуулт хаана байна гэдэг асуулт. Тэгэхдээ энэ асуулт нь шүү дээ. Еврейгээр байх ёстой газар аавынхаа үрд иргэн хөв минь гэсэн асуулт байдаг гинэ. Юу асуулт гин ийм үг байдаг гинэ. Иргэн ирээчээ гэж. Тэгэхээр хүүхэд хаана байна? Монгол үгэн дотор сүнсний үг яваад идэг байна шүү дээ. Хаана байна миний хөө гэх тэгэнгүүт энийг таахгүй. Тэгээ та нар ингээ хардаа хаана байна? Энд нөө гэдэг чинь 3 нас өнгөртлөө тий. Тэг өөрийгөө хаана байгаач мэдэхгүй юм шиг. Гэхдээ яг ингээд ухаанаар бодох юм бол Бурханы үгээр яриад байдаг юм байна гэдгийг би ойлгосон байхгүй. Гайхамшигтай. Ийм гайхамшигтай Бурхан биднийг яг байгаа газар, зовж байгаа, шаналж байгаа газар ирдэг. За тэгвэл Библиэлд Яаковын түүх нэг түүх гардаг. Яаков бол Исаакаас 2 хүүхэд гарсан. Исав, Яаков гэдэг. Тэгээ хөлнөөс нь зуураад гараад ирдэг шүү дээ. Ахтайгаа тэмцэлтэй. Тэгээ Яаков ахыгаа аавыгаа хуураад ахыгаа хоол хийж өгж байгаа хуурж байгаа ууган хүүгийнхээ эрхийг аваад түүхийг давчлаад яри тий. Ууган хүүгийнхээ эрхийг аваад тэгээ аавыгаа хуурч өөрийгөө ишигний арьсан гэж ээжтэйгээ хөвөлдөж ороож жагаад барьж байгаа ерөөлгөөд ууган хүүхдийг ерөөлийг авчдаг. Тэгээд нутгаасаа зүхтаагаад одоо харь хүний эмэгтэйдээ сууж болохгүй гэдээ аав нь хэлдэг. Аав ээж нь тэгээд зөвшөөрөл Лабан гэдэг наг захих руу явуулдаг. Тэгээд наг захиндаа очиод тэнд Рахилтай суудаг. Тэгтээ Рахилтай суухдаа эхлээд хууртагтаад Лиатаа суучдаг. Унтцдаг тий. Тэгээд энэ хүн тэгээд яг ингээд эндээс гарч явж байгаад Бурхантай уулздаг. Эхлэл номны 28:15 дээр байна. Бурхан юу гэж хэлдэг вэ? Би чамайг ерөө хизээч орохгүй, хизээч мартахгүй гэж хэлж байгаа. Чи нэг л өдөр их нутг руугаа буцах болно. Тэгээ эндээ байж хаад. Тэгээ 20 жил зарагдчих. Тэр хүн 20 жил өстө маш их хөдөлмөрлсөн. Маш их хөдөлмөрлсөн. Яаков бол нэг онцлогтой хүн байсан. Яг авъя гэсэн юм ал авахгүй зүтгэждэг. Яаков. Тэгээ эхлэл номны 31:3 дээр за 25:15-ыг уншичээ. Харах тун би чамтай хамт байж хаанч явсан чамайг хамгаалж чамайг дагуулж энэ нутагт буцааж авчирнаа. Би чамд амласнаа биелүүлэх хүртэл чамайг орхихгүй гэж айлдлаа.
За эзэн амлаж гин те би чамайг орхихгүй гэсэн. Тэгвэл одоо 31-ийн 3 дээр 20 жилийн дараа хэлж байна. Эхлэл 31-ийн 3 дээр Яаков энэ газрыг орхин гарч итгэлийн нутагтаа иргэн оч. Би чамтай хамт байна гэсэн амлалтыг одоо өгч байгаа. Эзэн Яаковд чи эцэг өвгдийнхээ нутаг төрөл садан руугаа буцаж яв. Би чамтай хамт гэж хэлж байгаа. За ингээд нутаг руугаа буцсан Яаков. Яаков эзний үгэнд дуулууртаа байгаад бүх эрх мэдлээ буулгасан. Өөрийнхөө хувьд бол буулгасан. За одоо би ингээд ер нь бол явъя да, нутаг руугаа явъя. За эзэн би тантай дуулууртаа таны үгийг дагъя. Би бүх эрх мэдэл энэ энд байгаа найз нөхөд одоо бүх зүйлийг орхиод их нутаг руугаа очие. Гэхдээ тэнд нэг асуудал байгаа. Үнэнтэй нүүр тулах. Яг Эбок голын ирэг дээр ирээд ах Исаав нь тосхоор ирдэг. Ингээд ах Исавтайгаа нүүр тулахар болдог. Исавтай нүүр тулна гэдэг бол хүнд штэ. Яах вэ? 20 жилийн өмнө Исавыг холигдсон штэ тий. Одоо манайхаар бол мөрн залуучуудынхаар бол анчиж явах. Залуучууд бол анин гэж ярьж байгаа штэ. Та битээ аниад байгаарай гэлдэгдэж штэ манай охин намайг. Тэгэл яг тийм юмтай нүүр тулахын үед Исав Эхлэл 32-ын 7 дээр ихэд айн сэтгэлийн дарамтанд орлоо гэж хэлсэн байна. Энэ дарамт гэдэг үг нь еврейгээр меод варо гэдэг үг байдаг юм байна. Варо. Энэ нь өст үхлийн айдас гэсэн үг юм байна. Үхлийн айдас. Ихэд айн сэтгэлийн дарамт. Тэгвэл Яаков үхлийн айдсыг мэдрэн ихэд айж мэгдэн сэтгэлийн дарамтанд орж байгаа. Хүмүүс сэтгэлийн дарамтанд орохоор хэцүү шттэ. За энэ үед Яаков те одоо тэр Эхлэл 32-ын 7 дээр энэ хан дээр гарцсан байгаа. Яаков ихэд айн сэтгэлийн дарамтанд оров. Тэгээд хамт байсан хүмүүсээ болон хонь үхэр тэмээгээ 2 отог болгон хуваалаа. За одоо нөгөө эзэнт хайртай Яаков чинь дахиад өөрийнхөө шийдвэр гаргаад тэмээ ямаага хонио ингээд 2 хувааж. Хэрвээ Исаав 400 цэрэгтэй ирж байгааг сонссон. 400 цэрэгтэй ирээд ирж ийнэ гэдгийг сонсоход энэ ойрхот орнуудад хизээж хүнийг утгахдаа цэрэгтэй очтгүй гинэ. Ийм соёлтой юм байна, зан заншилтай. За тэгвэл эрдэмтэн судлаачид юу гэж үзэж байгааг бол Исаав Яаковыг алхахаар ирж байгаа. Алхахаар ирж. Яаковч зөнгөөрөө алуулахаа мэдж байгаа. Мэдээд үхлийн айдас орж ирж байгаа. Хүн ер нь альва юмыг мэдэрдэг шүү. Болох гэж байгаа юмыг за дамаа ээж бол ястаа. Гаргахгүй дээ хүүхдээ бол. Нөхөр хүүхэд хоёрыг бол ээж бол ястаа гаргаадгүй юм шүү. Эмэгтэй хүний зүн сав. За юу хэ миний хүү битгий дараагийн 7 хоног яваа. Та юугаа мэддэг. Дандаа хүний амьдрал цаад болж байгаа. Яваа. Тэгэл дамдангаас нэг 50,000 төгрөг олж ирнэ гэл томрол байдаг. Юу хэ миний хүү дараагийн 7 хоног явгангууд. Тэгэл зөрүүдэлж гар давхаад очиод амьтантайгаа ганц юм хувааж угаад эрүүг нь хугацахаад 50,000 дээр 500,000 төгрөгийн өрөнд ороод хүрдэгдэв. Тэгээ ирчгээд ээжтэй та муу амллаа гэх. Тэрэн шиг хүний их хүн гэдэг шиг хүний зүн сав өөрөө мэдчих. Тэгээ айгаад одоо мал сурга 2 хувааж агаад яаж байгаа гэхээр залбирчих голын ирэх тэр. Маш их үхлийн айдастай байсан учраас Бурхан Яаков дээр хүрээд ирсэн. Яг энэ ирсэн Тэнгэр илч гэж ярьж байгаа. Энэ бол Бурхан. Судлаачид Есүс байсан гэж үздэг. Тэгээ ирсэн чинь Яаков тэрж аваад салтгүй тий. Зурчдаг. Тэгээ барилдав гэж хэлсэн байт. Нэг талдаа бол бид нар шиг ингээл барьц аваал баруун өрхөө, зүүн өрхөө, зүүн хөлтөө юм уу, баруун юм уу барилдав гэдэг бол надад их гоё шүү дээ. Ойрхон сонсогдсон шүү дээ. Яг би барилдчихсэн учраас. Гэхдээ яг ингэж бол барилдаагүй. Тонгороол, суйлаал, тий, мэх зааж өгөөл. Зүгээр зууралтцсан байхгүй. Бурханаас зуураад, бурхан дүлхээд байдаг, өөрөө зуураа тавьдгүй. Тэгээд үүр цайж явах болтол та намайг ерөөхөөс нааш би таныг тавихгүй гэж байгаа. Эхлэл 32:27 дээр. Тэгээд ингэж асууж. Тэр хүн. За хамтдаа уншия. Тэгээд тэр хүн чиний нэр хэн бэ гэж асуухад Яаков гэж
гэж хариулсан. За ингээд Яаков гэсэн чинь тэр үүнээс хойш чамайг Яаков гэхгүй Израиль гэж нэрлэнэ. Учир нь чи бурхантай хүмүүстэй тэмцэцэд илүүрхлээ гэж хэлээд тавихгүй болохоор түнхийн мул цохоод тэгээд орхиж явцдаг. За ингээд түнхэн мултраад ингээд ундаг. Тэгээд ахихаа өмнө одоо очиж байгаа. Яаков, яагаад Яаков гэдэг нэрийг хуучин нэрээр орхи гэж хэлж байгаа байхгүй. Яаков гэдэг нэр нь зууралдах өсгийнээс хатгах гэсэн үг байхгүй. Зууралд нь өрсөлдөн гэсэн нэр. Тэгвэл бид нар өөрсдөө амьдралдаа амжилтын төлөө өсгийнээс хатгаж зууралдаад ирсэн. Тэгээ хүний амжилтыг харахаараа та энэ хуулийг шүү дээ. Та юм хүмүүсийг сонсч байсан уу? Наа чи улсын их хурлын гишүүн байх зохилтой хүн биш. Би мэднэ шүү дээ. Наа чи тийм хулгай хийсэн. Энийг хар гэлдэг. Бүр бүтэхгүй. Дандаа сөрөг юм ярьдаг. Энэ яаж байгаа гэхээр нэгийг өөд нь явуулахгүй гэл. Манай арангайхан гэлтэл ярьдаг шүү дээ. Би арангайх л та. Тэгэхээр манай арангайхан нэгийг ингээ өөд нь явуулдаггүй дандаа өсгийнээс нь татаж унгадаг гэл ярьдаг. Тэгэхээр яг юм Яаков байхгүй. Тэгвэл Яаков 3 шин чанартай байсан. Нэгдүгüүрх нь эмэгтэй хүнд хит их шунсан. Яаков. Рахилийн төлөө өрөөс 14 жил зарагдчихж байгаа шүү дээ. Тэгээ энэ эмэгтэй хүний төлөө ингэж тангараг өргөж ингэж бас хит их шунах аюултай байдаг юм байна. Энэ Яаковын энэ түүх бид нар за та нартай адилхан байхгүй байж магадгүй. Надтай бол айгүй адилхан. Би нэг охинд дурлаа 7 жил араас нь гүгээд уулан дээр гарч агаад би халахын ирчүү сонсож юу вэ гэж байгаа тангар өргөө тавьчихсан. Би энэ хүнтэй суудгүй юм бол бас та харж байгаараа гэж хагаад тэгээд тэр хүнтэйгээ суугаад 20 жил ханилаа тэгэл хаягдсан. Үнэндээ хайсан зүрх сэтгэл маань өөрийнхөө үр дүнтэй. Гэхдээ яагаад зууралдаад өсгийнээс нь зуураад давхар хамааралтай болоод тэгээ үлгэх маань надад тэгж хэлжсэн. Чи тэр охины төлөө өргөсөн дангаргаа няцаагаар чи эзний өмнө гимшир чи буруу зүйл хийсэн байна. Анх ирж яхад. Тийм учраас бид нар зууралдчих юм байна нэг юмтайгаа. Өөрийн өмч болох гэдэг шүү дээ. Тэгвэл эхнэр нөхөр хоёр гэж хэлсэн болохоос биш энэ чинь өмч нь биш шүү дээ. Хоёрдугаарт эд хөрөнгөнд хит шунсан. Эд хөрөнгөнд маш их шунсан, дайрсан, бүр өстө хонтой болно, ямаатай болно, тэмээтэй болно, нөхөртэй болно. Би өстө баяжаад нутагтаа очино гэд солонгос явцсан хүн шиг байж шүү дээ. Эн чинь одоо яг очисон газар нь бол өөрийнх нь амьдарч байсан газараас 1600 км-ийн цаана байгаа газар шүү дээ. Яг ингээ газрын зураг үсэх юм бол тэгвэл бидний амьдрал дээр солонгосын болстой гүрийтэл зүтгэж ирээл ходоодны хор тавтарт болчих шүү дээ. 2 өрөө байр 3 өрөө байр авал хүүхдүүдтэй нэг машин авч өгөөд тэгээ өөрөө өвдчихөр ямар хэрэг байх вэ тий. Зарим нь бол ажилласаар байгаад ямар ч мөнгө цуглуулахгүй зүгээр тэнд тэгэл нэг юм арх угаал магадгүй янз бүрийн сэтгэл санаанд ороод ээж насаар аав насаарснаас болоо ирж чаддгүй харалцсан тий. Яг иймэрхүү зүйл болж байгаа. Бид нар энийг бас яг ингэж ойлгож харах нь зөв. Гэхдээ Авраам, Исаак хоёр өвөө аав хоёр нь ийм байгаагүй. Авраам Лоттой ингэж хэлсэн. Баруун тийшээ явах юм бол би зүүн тийшээ явъя. Хэрвээ чи зүүн тийшээ явах юм бол би баруун тийшээ явъя. Миний дүү авга дүүдээ хэлж байгаа. Авраам юунд ч шунаагүй газар нутагт. Миний дүүгийнхаар л бол хоёулаа харин яг хоёр тусдаа амьдрахгүй бол танаа ажилчид манай компани ажилчид хоёр хоорондоо хэрэлдээд болохгүй байна. Хоёулаа одоо салъя да. Тэг төр зур та. Найрамдах цаг гэж байгаа, эвлэрэх цаг гэж байгаа, салах цаг гэж байгаа Библиэлд тий. Гэ хэлс. Өвөө нь бол аюулгүй мундаг хүн байсан. Исаак бол бүр мундаг хүн байсан. Ходог ухаар Египчүүд ирээд булаагаад тавчдаг. Тэгэхээр нөө заах вэ? Битгий хэрэлдэ яах. Энэ дахиад нэг шинэ ходог ухчих. Дахиад шинэ ходог ухаар ирээд булаагаад тавчдаг. Тэгэхээр за зүгээрээ одоо би эзэнд зайлварчий. Дахиад шинэ удаг ухчих. Ингээ хайраараа үйлчилж ирсэн Исаак. Тэгвэл Яаков маш өөр хүн байсан. Дандаа зууралддаг. Юмнаас зуурч заавал ялах гэж зүтгэдэг хүн байхгүй. Өөрийнхоороо ялах гэж. 3 дугаарт нь Яаков өөр хүүхэдтэй маш их анхаарал тавих биш. Ялгуурладаг хүн байсан. Йосефыг Архелаас төрсөн Амбинамын Йосеф хоёрыг ингээд айгүйх анхааралдаа авч дэндүү их эрхлүүлсэн тий. Тэрнээсээ болоод 10 хүүхэд нь ууралж байгаа шүү дээ. 10 залуу нь Йосефийг зараад Египт рүү худалдаад ингээ янз бүрийн зүйл болж байгаа. Бурхны төлөвлөгөө байсан ч бурхан тэр муу төлөвлөгөөг сайнаар эргүүлдэг. Харин Яаков өөрөө
Хүүхдүүдээ ингээд айгүйх ялгуурлаад ингэж явж ирсэн. Харин энэ зүйлийг Яаков яасан гэхээр яг ахтайгаа уулзахын өмнө Бурхны өмнө голын ирэг дээр Бурхантай уулзаад яг тэр Барбари Джонсон шиг өнөөдөр би таныг эзэн гэж хүлээж аваа. Миний нэрийг Израиль гэж Бурхантай хамт байгаа ханхуу гэж нэрлсэн учраас би одоо өнөөдрөөс эхлээ таны гараас зуурыг салахгүй. Харин миний асуудлыг шийдэж өгөөч. Би ийм муухай шунхай байсан юм байна. Ийм муухай хүүхний төлөө тэгээд ингээд ийм эд хөрөнгөний төлөө би ингэж өөрийнхөө танаас асуухгүй. Өөрийнхөө авъя гэсэн юм авах гэж зүтгэдэг ийм хүн байсан юм байна. За өнөөдрөөс эхлээ болио эзэн ингэж хэлсний дараа ах Исавтайгаа уулздаг. Ах Исав нь хараад нөгөө түнхэн мултарсан дүүн ингээд урдаас нь мөлхөд очдог. Тэгээд мөлхөд очисон чинь ах Исав нь яасан гэхлээр хараад уйлаад тэврээд уйлддаг. За уйлдав гэж бичсэн ишлэл байна манайхаа одоох. Тэр ишлэлийг харуулчвал 29 хэд дээр. Тэгээд тэврэлдээд уйлдаад энд нэг айгүй сони юм болж штт. Та нар харуул. Ив найрамдал, ив нэгдэл ирж байгаа хөөхгүй. Ив нэгдэл ирж. Тэгээ Яаковын амьдрал дээр яг энэ Эхлэл 32 дугаар бүлэг дээр амар гэдэг үг гардаг гинэ. Амар. Манайхаар бол амар гэдэг үг нь манай монголоор бол бодох гэсэн үг гинэ. Амар. Еврейгээр амар, бодох гэсэн. Тэгвэл хүн бодох ёстой юм байна. Альва юмыг. Би амьдралынхаа туршид иргэн санаж би энэ хүртэлд ирэхдээ юуг буруу хийчихв, юуг зөв хийчихв. Миний зуураад байгаа юу вэ? Одоо би эзэнтэй харилцаан дээр би юуг зуураад байна? Тавьж өгөхгүй. Амьдралынхаа туршид би тэгвэл ингээ хүрээд ирсэн юм байна. Амжилтыг дээдлээд ирсэн. Би Есүсийн хаанчлал чуулганд орж ирээд нэг юг үтсэн. Видео. Тэр видео миний анхаарлыг их татсан. Нараа пастор ингээд юуг нь одоо нэг Монгол одоо үгийг ингээ хэлдэг. Тэгээд тэр Угандагийн ерөнхийлөгч миний бишрийн шүтдэг хүл өмбөгч Арналда энэ хэлсэн. Дэлхийн 1 номерын хүн бол Есүсийг гэж хэлнэ гэд ярилцлага өгдөг. Есүс Христийн хосгүй мөн чанар гэдэг нэг видеос. Тэр яг ингээ төгсөхдөө ингэж төгсдөг. Намайг итгэн дагсан хүний амьдрал гэрэлтэй болох болно. Гэт гоё аяаваад ингээ гэрэлтэй зам харагдаад 12 шавтайгаа ингээ юм яриад ингээ яваад дуустдаг. Гэрэлтэй гэдэг амьдрал миний анхаарлыг татсан. Би гэрэлтэй амьдрал, амжилттай амьдрал хоёрыг ялгадаг байсан байхгүй. Тэгээд би амжилтын төлөө шунаад ирсэн хүн чинь одоо би гэрэлтэй амьдралыг сонгоё гэж шийдсэн. Надад гэрэлтэй амьдралыг сонгохоос өөр арга байгаагүй. Юу вэ гэвэл бүх байр, орон сууц, үр хүүхэд, сэтгэл, санаа бүх юм ёроолд орцсон байсан. Тэгвэл та нар сэтгэлээр унтсан гудамжинд өнөөдөр ч гэсэн сэтгэл санаа чинь тавгүй байх юм бол тань дээр Есүс ирдэг гэдгээс итгэл чинь эхэлдэг. Ядарсан үед заавал Есүс тань дээр ирдэг шүү. Надад дээр маш олон удаа ирж ирсэн. Намайг баян байхад, намайг юмтай байхад, хөрөнгөтэй байхад хүмүүс намайг Land Cruiser машин дотроо би модерн дакн тавьцаа ингээд байж хахад хүртэл надад дээр Есүс ирж ирсэн. Яаж ирж ирсэн гэж сайн мэдээний ном авчираад өгч байгаа шүү хүүхэд. Сайн мэдээний ном би хүүхдүүдийг бол арайд оромжлохгүй. За тэгээд нэг 10 дугаар ангиас дээш хүүхдүүд бол тэгээд би ер нь зодондоо Есүсийн тух. Хамгийн сүүлд Есүс над дээр гудамжинд яаж ирсэн бэ гэвэл хүлгээ ахаар дамжуулж ирсэн шүү дээ. Хамгийн сүүлд. Тэгээ би хүлгээ ахны ингээд танилцаад бас нэг яг хурандаа цолмолтой болохоор аяг хоол болоод өгчих байх гэж дагаа авцгаахгүй. Уг нь Есүсийг дагаагүй байхгүй. Санаа амар зөвөн байгаа сте. Яаков шиг санаатай байхгүй. За энэ хүн болоод баараа байхгүй. Цэргийн ангид ороход бол зүгээр ингэ штэ гэж бодоод дагцсахгүй. Тэгсэн чинь харин буруу үнэ дагцсан үлээ гэдэг. За яг ийм зүйл болдог. Тэгвэл би гэрэлтэй амьдралыг сонгоё гэд сүмийн коридорт за би амжилттай амьдрт үзээ дампуурсан. Одоо би яг гэрэлтэй амьдрал гэж юу гэдэг юм бэ? Эзэн би таныг өөрийнхөө та зам үнэн ам юм бол би одоо хүлээн зөвшөөрч. Та яг тэрийг надад харуулж өгөөч гэд тэгэл би зурцсан байхгүй. Зуурал орцсон.
Тэгвэл зууралдна гэдэг энэ үг бас Эхлэл номны 29-ийн 31-ээс 35 дээр гарч байна. Леа гэдэг эмэгтэй байдаг. Яаковын одоо анхны эхнэр гэж хэлэх юм уу да. За бүгдээрээ хамт уншия. Леа хайр хүртээгүү эзэн үзээд Леагийн умааг нэв. Харин Рахел нь хүүсэр байжээ. Леа жирэмсэлж хүү төрүүлээ түүнийг Ребун гэж нэрлэв. Тэгээд тэрээр эзэн миний юу гэж зовлон зүдгүүрийг харсан учраас одоо миний нөхөр намайг хайрлах болно гэж хэлжээ. За Леа дахиж жирэмслэж хүү төрүүлээд хайр хүртээгүүг минь эзэн сонсоод надад энэ хүүг бас өглөө гэд түүнийг Симон гэж нэрлэлээ гэж. За дараагийнх нь бас дахиж жирэмслээд хүү төрүүлээд би түүнд 3 хүү төрүүлж өгсөн учраас миний нөхөр одоо надтай холбогдох болно гэд түүнийг Леви гэж нэрлэлээ гэж. За дахиад нэг жирэмслээд дахин хүү төрүүлээд энэ удаа би эзнийг магтана гэд түүнийг Юда гэв. Тэгээд түүний хүүхэд төрүүлэх нь зогсжээ гэж. Би эзнийг магтнаа. Амар гэсэн үг байхгүй. Бод 3 удаа нөхөртөө таалагдах гад. Хүүхэд хэвлээд хэдэн сар болох вэ? За 10 сар. За тэгээд 10 сар болно. Тэгээ өсгөн боож ин 2 жил, 3 жил. За нэг эдний насны тоог нь бол судлаад үзэхээр гараад ирэх баг. Тэгэхээр ямар олон жил нөхөртөө таалагдах гэж зүтгэж байна. Эхнийхийн бүр эзэн намайг сонссон учраас миний зовлон зүдүрийг сонссон учраас намайг миний нөхөр хайрлна гэж гад л тийм нэр өгсөн биз дээ. Рубин гэл. Дахиад гिचээсээр байгаад гүүсээр байгаа 2 3 жил урдуур хаагуурн гүйж байгаа л унтаал тэгэл хөөрхөн жирэмсэн болол тэгэл дахиад миний нөхөр намайг одоо хайрлна гэл тэгэл Симон гэдэг нэр өгөөл. Дахиад гүйж байгаа л дахиж унтаад миний нөхөр одоо л хайрлна. Ста миний золдон зүдгүүрийг сонссон. Баярлалаа Есүсээ гэж байгаа л төрүүлсэн чинь тоодгүй нөхөд. Нөгөө Яков тоохгүй байгаа. Угаасаа номон дээр тоохгүй. Тэгээ Леви гэж нэр өгөө. Тэгээ 4 дахь хүүхдээ төрүүлэхдээ алдардагхийн хэдгээр одон 2 дугаар одон зүгэл ухаарсан шүү дээ тий. Сүхбаатарын талбай дээр би таныг магтнаа гэл гайхамшигтай. Бид нар ингэ зууралтай дайхлаар эзэн өргөмжлөхгүй. Яг эндээс харах. Эмэгтэй хүмүүс чинь хүүхдтэйгээ зурлцдаг шүү дээ. Хүү ирвжүүлэхээс гарахгүй бол би хүлээ гэлтэй. Манай ээж тэгдэг гэсэн намайг. Би ирвжүүлэхэд орчихол юм бол манай ээж за тэгэл цогч. Тэгээс манай дүүнэр тэгдэг чи ганцхан хүүхдтэй байдаг юм шиг л байх юм. Одоо гарахгүй. Архин гаргаар навэд. Яад гэж огтууч сайвэд дэр гэлтэй. Тэгээ манай ээж чинь намайг бүр давраагаа ачиж байгаа байхгүй тий. Тэнд нь 2 хоног яад гэж шал цэвэрлээ байж л өнөөс өвчүүл гэж. Тэгээд би сүлд нь ботсон байхгүй. Би удамжинд байхдаа ботсон байхгүй. Би ямар сайн ээжтэй юм бэ? Би ямар сайн аавтай юм бэ? Гитхийг Солонгосын нэг алдартай пастор байдаг. Тэр пастор хүүхэд байхдаа аав нь нас ороод, ах нь нас ороод, ээж нь ерөөсөө ингээ хамаарц, зууралтц хүүтийг. Хэлсэн чи тэрнтэй үргэлж болохгүй, тэр чин тийм. Тэдний хүүхэдтэй үргэлж болохгүй, дугуй унж жагаад огч чинь. Эдний хүүхэдтэй үргэлж болохгүй, тамхи татаад айгуул тамхичин болчихно. Тэгэл гадаад руу сургуульд явах юм бол Орос руу явал архичин болчих, Герман руу явал пиавчин болчихно. Америк руу явал хар тамхинд орчихно. Ерөөсөө хүүхэдтэй явуулдаг, ингээ зуурчдаг. Тэгээ тэр хүн явж байгаад ангийнх нь нэг байшин руу ороод харан дагаад орсон чи сөмрөө орцсон байхгүй. Тэгээ бурхан байдгийм байх гэж мэдээд тэр хүн 13 4 5 наснда тэгээд бурханыг хүлээж аваад тэгээ явж байгаа төгсөх ангидаа шинэ жилээр цуглаан Merry Christmas баярын юм гоё чимэглэл хийгээд хүн маань чимэглэлээ хийж сууж агаад ганцаараа үлдсэн. Эзэн залбирчсэн чи эзэн ирсэн гэж байгаа байхгүй. Тэр хүүд. Тэг хүү юу гэж залбирсан бэ гэвэл би станер онцгой маа аав байхгүй ах байхгүй ганцаараа дээрээс нэг юм давхар хамааралтай ээжтэй. Тэгээд манай ээж чи мэдрэл муутай юм уу сэтгцэн өвчтэй юм уу манай ээж юусе дандаа намайг тэгж болохгүй ингэж болохгүй гэх. Тэгээ бурхан ирээ юу гэж хэлсэн бэ гэвэл ээж чинь чамайг хайрлсан даа гэдэг байхгүй юу гэж хэлээд тэр хүүхэд ойлж эхэлсэн гэж байна. Тэгээд
ээж намайг шаргалуулдаг юм байна. Би ээжийг шаргалуулдаг юм байна гэдгийг ойлгосон. Тэр өдрөөс эхлээд. Тэгээд эзнийг эзнээ болгон хүлээж аваад тэр хүн гайхамшигтай алдартай пастор болсон. Тийм түүхтэй байхгүй. Тэгэхээр бид нар үнэхээр биднэрт ухаарлах хэрэгтэй. Бид нар ухаарахын тулд зурж байгаа юм гараа тэнэлгийг тавих хэрэгтэй. Та нар өнөөдөр байр суурнаас зуурдаг, эрх мэдлээс зуурдаг, хөрөнгөнөөс зуурдаг. Тэ танд зуураад байгаа юу вэ? Та тавиар. Хүн зуурсан юм тавьдаггүй. Та нар шүү дээ би сүмийн коридорт 60 кг болтоо турчаад энэ эндэн шиг болцсон байсан шүү. Тэгээд би сумандаа очсон ч юм шүү дээ. Зүүнний магнат гарах хүн байхгүй. Аймгийн очин маань нэгчлээ. За та гарчих зүүнний магнат. Зүүнний магнат гарсан чинь та нар шүү дээ 5 дугаар ангийн өвчийг зогсож байгаа юм чинь. Хүн нэр хүндээсээ тэгж татгалзаж чаддаггүй. Сонирн байгаа. Би энийг сүулт нь ойлгосон. Тэгээ харангад очиад тийм жижигэн биетэй байхдаа зүүнний магнат гараа авчиж байгаа. Заа юу. Малгай золгоон томтцсон. Тэгээ гарч яваад барилдсан чинь нэг ичмээрээ та нарт тэрвэл ичмээ. Яг би бурхныг алдаршуулахын тулд ярьж байгаа. Тэр нэг 4-р анги 5-р ангийн хүүхэд ирж байгаа. Тэрнтэй барилдах ингээ өрсөн чи тойр 3 тойроо байсан толгой эргээ очиж. Нөгөөт нь ингээ үсрээд 3 тойрсон чинь ингээ хурдан хөдлөнгө толгой эргээд очиж. Би муутай явж байгаа юм чи тий. Тэгээ ичээд тэрнээсээ ичээд. Яах гэж барилдаа нүдний булаа. Хэвээ ичиж өгмөр юм. Тэгээ гэртээ арай дүүгэндээ байжсэн чинь бурхан над дээр ирсэн байхгүй. Тэгээ би дүүгийнхээ гэрийн хойтолд гараад уйлаа. Эцэн зас дуулын цагаан бар цагаан болохоор шоргоолцсон дөрөгдөн гэж сумын төөрөөл намайг муу хэлж байна. Тэгэл уйлсан байхгүй. Тэгсэн чинь миний дотроос энээс арай өндөр ийм хар юм ингээ гараа явцгаахгүй. Тэгэхэд энэ юу вэ гэж асуусан чинь бурхан надад юу гэж хэлсэн гэж начны сүнс гэсэн үг. Начны сүнс гэж юу гэдэг юм бэ гэж бардамнал гэж байгаа. Аимшигтай байгаас тээ. Тэгвэл бид нэр бардамлаасан болоод ийм аимшигтай юмнуудыг зуурч штт. Тэгвэл та хай. Таныг бурхан өргөмжлөнө. Таныг та даруй байх юм бол бурханд өргөмжлөгдөнө. Яаков даруй байсан учраас Яаков яг энэ үед даруй болоод түнхээ зохиолоод яг бурхан намайг магадгүй би өөрөөрөө даруй болж чадахгүй байхгүй. Тэгэнгүүт бамбааны орлогонд оруулаад миний бие организмыг өвдөд ирэнгүүт би ойлгож эхэлж байгаа байхгүй. Хүн хинч биш юм бэ. Хүн амьсгал юм байна. Хүн шороо юм байна гэдгийг ойлгож. Шороо. Бид нар шороо шүү дээ бүгдээрээ. Би одоо нэг жоохон ингээл гिचэл заагаал хүмүүс алгадашаал сооголцоол ирэнгүүт би өөрийгөө юу гэдэг. За шороо минь зүгээрээ гар. Би чинь онголзуур хүн байхгүй юу? Сэтгэлийн хөдөлгөөн ихтэй. Тэгэл нэг ингэнгүүт онголзоол ирэнгүүт дотроос нь үлээгээл ирэнгүүт би тэгж чам. За шороо минь чи зүгээр айтайхан байгаа гэхээр нал гэж явцдаг. Яг энэ миний арга л та. Тэгэхээр гоё байгаа зү. Бид нар шороо юм чинь нэг нэгийг ингэж хайрлах хэвээр. Нэг нэгийг бид нар ингэж харах хэвээр байхгүй. Бурхан ийм даруй Яаков шиг даруй болоод Авраамын бурхан, Исаакийн бурхан юу гэж хэллээ? Яаковын бурхан гэж хэлсэн шүү дээ. Яаков гэдэг хүн асар өсгийнээс зуурдаг, ингэж зууралдаж явсан энэ хүн энийг гараа тэнэлгэж тавиад тэгээ эзнээ би таныг магтнаа гэд. Өөрийгөө суллаад өгөхөд та нар хардаа үр хүүхдүүд нь лаа өөрийнхөө гарыг тэнэлгэж шүү дээ. Тэгээд дараа нь Рахил одоо тэр Бялха тэгэл татвар эмс болон үр хүүхдүүд нь ямар их өрөөгдсөн 12 овг тий? Ямар их өрөөгдлөө гараа тэнэлгэж тавьсан байхгүй Яаков. Тийм учраас бид нар өнөөдөр Есүсийн хүлийн өмнө дорд бол. Та дорд болно гэхээр л нэг ингээл доошоо ороод боол болох гэж байгаа юм биш. Зүрхэл зүрх сэтгэлээ даруй ойлгоод тий? Бурхан минь би нугарч хугармаар байна гэж хэл. Гашуун үндэс эсгэх хөрөнгийг надаас авч өгөөч, зайлуулаач гэж хэл. Тэг хүмүүс ингэж хэлдэг гинэ бурханд. Бурхан би нугарч хугармааргүй байна шүү. Бурхан би шархалахыг хүсэхгүй байна. Эзээ миний нэр нүрийг бодох хэрэгтэй биз дээ. Эзэн би ч бас цогх хэмжээгээр хамт бас эдэлж болохгүй юм уу? Гэхдээ бурхан итгэлтэйгээр айлддаг гинэ. Чи дотроо
хит том байвал би орж чадахгүй шүү дээ. Амен. Тэгэхээр бид нэр дотроо том байна гэдэг чинь альва нэг юмнаас зуураад, альва карьераас зуураад. Би Есүсийн анчлал чуулган дээр ирээд юу гэж утсан бэ гэвэл анх аяйгүй муухай юм ботсон шүү дээ би. Есүс Христэд итгэдэг хүмүүс яасан ядуу байдаг юм бэ? Тэгээд би ерөөсөө компани төсөл бичээ. Маш том компани төсөл бичээд энэ Есүсийн анчлал чуулганы хүмүүсийн хүн амын орлогын албан дотор нийгмийн даатгалын төлөй. Яа би хим би та нарыг залинжуулах гэдэг те. Тэгээ би төсөл бичсэн. 2 жил төсөл бичсэн шүү дээ. Би жил 6 сар. Та харах хэрэгтэй. Агуу юм бичсэн шүү дээ би. Тэгээ нараас тэр таалагдах бол өгсөн анхаас та бичээд юм. Утгахаа сайн байна. Тэгээ шин санаа байна. Ороод иргэл те. Тэгээ шин санаа байгаа. 50 шин санаа байгаа юм чи надад. Аргалын үнсэн барьсалдаг, цонхны шил, тэгэл энэ сав, суулга янз бүрийн санаа. Тэгээд пастор орж ирээд за суух таах гэл. Тэгээд кофе уух уу, цаа уух уу. Суулгаал. Илчхээр идэх гоё те. Пастрын өрөөнд ор. За наа 50 санаагаа 25 болгочих гэлдэг байхгүй. За гэл. За хотод мөнгө өгнө гэж одоо миний хүсэл мөрөөдөл би илхэн гэл. Тэгэл бод 4 сарын дараа за болсон уу? Болсон ороод ир. За 25 12 болгочих. Бүр баярлаа. 12-оо 6 сарын дараа дахиад дуудаж. За болсон 12 болсон. За утгахаа. 12-оо 6 болгочих. За заадалж байгаа шүү дээ. 3 болгоод яг мэлаалгана гэж бодоод 6 болгоод очсон 3 болго. Тэгээ жил өнгөрөөд баг 2 жил төгсөж чинь 3-аа 1 болго. 1 болгоод орсон чи юу гэсэн гэж. За утгахсуу сайхан цайм аа. Би чи жил гарan болохоор чи хүний сэтгэл санаа шал өөр болж байгаа шүү дээ. За одоо наадхан хай. Сонирн болж байгаа чи тий. Яах гэж энтэй зууралдваа. Хайгээд эхлээд хэлчихгүй яасан ингэ те. Эхлээ хэлсэн бол цуглаанаас яваад гэж шүү дээ. Уурлаад. Тийм учраас бид нар энэ гараа тэнэлгэж байгаа зүйлээ 50 гэж хэлдэг юм байна. Бурхан бидний гараа ингээд атгаад байгаа зүйлээ зүгээр л тэнэл. Бэлтгий хулсан таяг барьчихад ингээд өөрийнхөө гарыг нэвч хаагаад байгаа ч гэж ганаа ахлагч Багийн пастор хоёр надад мөн жолоолда хэлсэндээ би тэр тулсан таяг гэдэг юм ерөөс ойлгохгүй зав. Би одоо юунаас зуураад байгаа юм болоо. Миний гарт таяг байхгүй л байна даа. Анх яг тэгж боддог гэсэн шүү би. Гэтэл сони эдрийн нүдэнд таяг харагдаад байдаг юм баг та. Ч гэдэг юм уу те хүн ингээд нөгөө өөрөө оюун ухаан саажцсан үед бол харж чадахгүй баг. Тэгэл ойлгож байгаа байхгүй. Би чи эд хөрөнгөнөөс карьераас зуураад байгаа юм шүү дээ. Би өөрөө карьертай болох гэдэг шүү дээ. Тэг хүмүүс ирэл Есүсийн хаанчлалын төлөө бизнес хийн ялтагдсан шүү дээ. Хаста мандуулаад өгнө гэл. Тэгээд би яг тийм хүнийг хараад би одоо ингэж бод. За над шиг л байна тэл гэж бодчих заримдаа. Шин ирээл газараа зараа цуглаандаа өгнө гэл нэг хүн ирээл. Пүүх яалаа одоо. Дараа нь зэмлэл хүртэхээр газараа буцааж аавна гэвэл яах вэ? Тэ. Тэгэхээр одоо бүгдээрээ шин нэртэй болцгоо. Шин нэртэй. Яаков гэдэг өсгийнээс зуурдгүй нэртэй болцгоо. Тэгээд Яаков дээр Есүс, Яаков дээр бурхан ирэхдээ би Исаавыг чиний өмнөөс зайлуулж өгнө гэж хэлээгүй. Та нар энийг аягүй сайн ойлгоо. Би чиний асуудлыг чи ингэж зайлуулад өгнө Яаков гэж хэлээгүй. Тэгээд би Исавтай хийх тулалдаанд чинь би чамайг ялуулна гэж юусэн хэлээгүй. Хамгийн гол нь чи өөрийнхөө дотор байгаа энэ өсгийнээс зуураад байгаагаа тавь. Тэгээ өөрийгөө их чөлөөнд гарга. Тэрний дараа би чиний өмнөөс тулалддаг юм а гэдэг хэлж байгаа юм. Миний өөрийгөө л чөлөөлчих. Тэгээд үр хөөхтүүд чинь бүх юм чинь өрөөгдө. Нэг ширхэг үсч эднэрийн толгооноос авахдахгүй. Би хамгаална. Миний хүү хамгийн гол нь атгаад байгаа. Надаас харамлаж атгаад байгаа юм аа л зүгээр ингээ надад төгчих гэж байгаа юм. Тэгээ ийм алдартай юм үг байдаг юм байна л да. Энийг сануулаарай гэж байгаа байхгүй. Алдартай үг. Энэ Яаков ирээд ингээд 20 жил амьдраад тэгээд нэг үгийг та бүхэн танилцуулахыг хүсэж байна гэдэг тэр зохиогч ингээд бичээд те энэ дээр ингээд ер нь бол барууны оронд энийг ингэж хэлдэг гинэ. Энийг бурханд хэрэггүй мэт санагдах үедээ доор хүмүүсийг санаарай гэж бичсэн юм бичвэр идэг гинэ. Тэгээ энийг яг уншиж өгмөр санагдлаа л да. Ягаад гэвэл бид нар заримдаа бурханд хэрэггүй юм шиг
Тэгээд бурхан одоо надаар юу хэлэх вэ дээ. Тэгэл би одоо хөгшөрж байна. За одоо болдог ч юм уу, хорхихоо үйлчлэлийг өгдөг ч юм уу. За би одоо хөгшин болцгоол нэг хутагчийн баг удирдаад ах чи явах вэ гэл. Саяхан хүртэл тийм бодогдож байгаа хөөхгүй. Гэтэл энэ үгийг санаарай гинэ. Нова архичин байсан. Авраам хит хөгшин байсан. Исаак мөрөөдөгч байсан. Яаков шуналтай байсан. Ля царамуутай байсан. Йосеф дарамтлан зовсон. Мойсе хил муутай байсан. Гидеон хулчгар байсан. Самсон хүүхэмсэг байсан. Рахаб янхан байсан. Иремья Тимот нар хитрхи дэндүү залуу байсан. Давид завхай алуурчин байсан. Илия сэтгэл зүйн ганхирах өвчнөд хүчтэй нэрвэгдсэн. Йоно бурхнаас зүгтсэн. Нома бэлэвсэн байсан. Йов бүх зүйлээ алдсан шүү. Баптист Иохан шавж иддэг байсан. Петр Есүсийг үгүйсгдэг. Дагалдагч нар залбирч байхад нь унтчихдаг байваа гэж. Марта бүх зүйлд санаа зовдөг. Магдалины Мария зүтгэрд эзэмдүүлсэн байсан. Самарын Сухар хотын Самар эмэгтэй 5 нөхрөөс салсан байсан. Закка дэндүү намхан байсан. Паул хуулийг хит баримталдаг байлаа. Тимотийн биеийн тааруу байсан. Лазар үхсэн байсан шүү. Тийм учраас танд тоочих, цаашид тоочих шалтгаан байхгүй гэж хэлсэн. Тэгээ хажууд хүндээ бид нар ядарсан, зовсон, дэгсэн гэсэн шалтгаан байхгүй биднэрт. Бид нар Есүс Христийн үйлчлэлийн төлөө хамтдаа явах ёстой. Тэгээ нэгэн гэрчлэлийг яриад Бурхан даруй хүнийг өргөмжилж бардам хүнийг устгадаг. Тэгээд Шотландын ядуухан гэр бүлээс гаралтай 2 хүү байсан. Тэгээд тэр 2 хүү хэм гэдэг вөхөр Давид Ливингстон гэдэг хүн байсан. Тэр хүүг. Тэгээд Ливингстон нэг ахтай, ах Ливингстонтай. Ливингстон. Тэгээд тэр 2 хүү Есүс Христэд итгээд тэгээ ах нь өөрөө би маш сайн шамдан суралцаж би эмч болно гэд эмч болоод Шотландын Английн алдартай эмч болсон. Мөрөстө нэр хүндтэй, маш их нэр хүндтэй тийм алдартай эмч болсон. За хүүн би сайн мэдээнд явна. Хүүхэд байхасаа Библийн номлол сонсоод насанд хүрээд Африк руу сайн мэдээнд явсан. Ах нь үдэж өгөхдөө ингэж хэлсэн. Иш миний дүү. Африкийн ширэнгэн ойд очиж нэр хүндгүү ингээд Африкчуудад алуулаад ингээ амьдрал чинь дуусчтэй миний дүү. Анх төрөхтөө л хоёулаа ядуу байсан. Одоо тэгээ миний дүү ядуугаар амьдрсаар байгаа л нас барлаа да гэж хэлсэн гинэ. Тэгээ за баяртай хаа гэх тэгээ явсан. Тэгээ яваад сайн мэдээ тараад Африкт амьдарч байгаад тэгээд амьдралын зам ёсоор тэнгэр тайлсан. 200 жилийн дараа тэр хүний нэр одоо болтол алтан бичээсэн дэр Английн ханд байдаг гинэ. Алдарт сайн мэдээ тараагч Дэвид Ливингстон гэж. Түүнд нэг ах байсан гэж бичсэн байдаг гинэ. Доор нь тэр хүний нэр нь ч байхгүй. Тэгээ бүр Венесвилийн тэр өндөр тэр хаадын оршуулганаас дээгүр оршуулсан байдаг гэж тэр хүний. Тэр Ливингстон гэдэг хүний. Тэгээд нөгөө ахын нэр байхгүй. Тэг ямар даруй зүрх сэтгэл гаргаж өөрийнхөө бүх эрх мэдэл бүх тэр карьер найз нөхдийг орхиод тий улс орноо орхиод Африкийн тэр хар арьстай ядарсан зовсон хүмүүсийн төлөө ингээ очисон тэр хүн гараад энийлгээд бурханд би та бол миний бурхан ингэж хэлсэн тий. Тэгэхээр ийм гайхамшигтай. Тийм учраас бүгдээрээ бурхан даруй хүнийг өргөмжилж бардам. Өнөөдрөөс эхлээд бүгдээрээ эзээ толгой дээрээ гар тавиад яг Барбари Джонсон шиг эзэн минь тэр хүний эзэн та нар өөрсдийгөө маш их зовлонд дуулсан гэж боддог хүмүүст зориулж ном бичсэн шиг эзэн бид нар бас өөрсдийнхээ гэрчлэл амьдралынхаа эзэн минь Есүс Христэд итгэсэн энэ амьдралын гэрчлэлээр олон 100 мянган хүнийг босгомоор сая саяар нь босгомоор эзэн Есүсийн хаанчлал чуулганыхан бид эзэн өнөөдөр таныг эзэн дахин шинээр та миний амьдралын эзэн гэж тунхаглаж байна. Миний амьдралд оюун бодол санаа бие сэтгэл сүнсэнд минь зуурцсан атгацсан альва нэг эзэн минь улс төр карьер эрх мэдэл сүм чуулганыхаа үйлчлэлээс өсгийнээс нь зуурцсан байгаа бол миний гарыг тэнилгэж өгөөрэй. Назарын Есүсийн нэрээр бидний эзэн Есүс Христийн мурхан алдрын эцэг та энэ өдөр
үнэхээр энд ирсэн хүн нэгүрийн дээр мэрэгэн ухаан хийгээд илчилтийн сүнсээ дүүргэж өөрийгөө бүрэн мэдүүлж зүрхнийх нь мэлмийг гээгүүлэх болтугай. Ингэснээр таны дуудлагын найдварыг, таны ариун хүмүүстэг таны алдрын баялаг, үеийн баялагийг итгэдэг бидэнд хандсан таны хүч чадлын янд шиг агваг мэдэх болтугай. Амен. Амен. Ийм агуу эзэнд бид нар итгэдэг шүү. Эзэнд бүх алдрыг өргөё. Амен. Шалом.